Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Ука Төмөр гэдэг миний хүс хий хөр сувагт автомаар илнэ. Амьдрал яагаад таны хүссэн юмыг өгөхгүй байна вэ? Бид юу хүсэн түүнийг олж авна. Хамгийн гол нь маш сайн хүсэх хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Гэвч бид хүсээд байдаг. Яагаад хүссэн юм маань биелэхгүй байна вэ? Энэ асуултын хариултыг өнөөдрийн вебчлэг дээр өгөхийг хүслээ. Үүнд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр, зөвхөн хүсэх нь хангалтгүй. Хүсхийн хажуугаар бид үйлдэл заавал хийх хэрэгтэй. Жишээлх юм бол та хичнээн жин хасахыг хүсвч дасгал огт хийхгүй, калори ихтэй хоол үндэсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол та жин хасахыг хүсэхгүй байна гэсэн. Та хичнээн амжилттай хүн болохыг хүсвч зорилгоо гаргаагүй, амжилтанд хүргэх ном уншаагүй, өөрийгөө сорж хөгжүүлээгүй тохиолдолд та амжилтанд хүрэхийг хүсэхгүй байна гэсэн. Та хичнээн түүнтэй үерхийг хүсвч зориг гаргаж түүнийг илэрхийлж болзоонд өрөхгүй бол та түүнтэй үерхийг хүсэхгүй байна гэсэн үг. Тавчхан хэлэхэд хэдий та хүсвч түүнийхээ дагуу үйлдэл хийгээгүй бол та хүсээгүй байна гэсэн үг. Тийм ч учраас таны хүсэл биелэхгүй байгаа. Тиймээс өнөөдөр таны хүсэл биелэхгүй байгаа бол та юу хүсэж байна вэ? Та ямар үйлдэл хийж байна вэ гэдгийг анхаарал үзээрэй. Хүссэн хүслийнхээ дагуу үйлдэл хийж байна уу? Эсвэл түүнийхээ эсрэг үйлдэл хийж байна уу гэдгийг анхаарал үзээрэй. Бидний хүсэл, үйлдэл хоёр нэг зүгт байж бид түүнийгээ бодит болгож чадна. Хэрвээ хүсэл, үйлдэл хоёр зөрж байгаа бол бидний хүсэл хизээж биелэхгүй. Хоёрдугаар, гэхдээ Ука хүссэн зүйлийнхээ дагуу үйлдэл хийгээд ч биелэхгүй байна гэж байгаа бол би үүнд ч гэсэн хариулт бас өгөхийг хүслээ. Амьдралаа өөрчлөхийн тулд юуны төрөнд бид дотоод ертөнцөө өөрчлөх ёстой. Дотоод ертөнцөө өөрчилсөн тохиолдолд бидний гадаад ертөнц өөрчлөгдөж эхэлнэ. Гэвч гадаад ертөнц бидний дотоод ертөнцид гаргасан өөрчлөлтийн дагуу тийм хурдан өөрчлөгддөг. Өөрчлөгдөхөд хугацаа хэрэгтэй. Бодлоо өөрчлөхөд амархан, төвлөрүүлж байгаа анхаарлаа өөрчлөхөд бодол төр даруйдаа өөрчлөгддөг. Хамгийн гол нь тэр бодлоо хэр удаан хадгалж чадаж байна вэ? Тэр бодлынхаа дагуу хэр удаан тууштай үйлдэл хийж байна вэ гэдгээс шалтгаалдаг. Тиймээс ганц 2 удаа оролдож үзснээр гадаад ертөнцид өөрчлөлт гарахгүй байна гэж бууж өгөх нь арай л төвчээр дутагдсаных гэж би хэлмээр байна. Жишээлх юм бол дасгал хийгээд өөрчлөлт гарахгүй байгаа бол өөртөө дахин хангалттай хугацаа өг. Дасгалаа шантралгүй үргэлжлүүлэн хий. Өөрийгөө өөрчилчихөд байхад амьдрал өөрчлөгдөхгүй байвал үе шантар үргэлжлүүлэн өөрийгөө хөгжүүл. Таны хүсэл хүснээр болохгүй байгаад хинч юу ч буруугүй. Өөртөө хангалттай хугацаа өг. Амжилтанд хүрэхэд хугацаа хэрэгтэй. 1-2 өдөр, 1-2 сар, 1-2 жил хангалттай хугацаа биш. Хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол лайк дараа цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн миний захин мэдээлэл YouTube сувагт бүртгүүлээгүй байгаа бол яг одоо uka.com руу ороод мөн миний YouTube суваг руу ороод бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр та миний 7 хоног бүрийн бичлэг амжилтын тайран урмын үгсийн хамт хүлээж авах болно. Хүс хий хөр. Зөвхөн таны өөрийн хүслээр мэдэл таныг амжилтанд хүргэнэ. Ука Төмөр, Лос Анжелес.